За минь шүү манайхаа. За нийт монголчуудаа уриалмаар байгаа байхгүй юу? Ер нь зөв уриалах юм маш их байна. Энэ хогийн элбэг дорж, энэ сайхан бэлэг, энэ баяр цогтмогтын энэ хогийн хулгайчуудаа одоо хариуцлага тооцохгүй юм уу? Ерөнхий сайд учраа. Та энэ хулгайтай тэмцэж чинь, та энэ хулгайчлалыг бол ер нь би одоо бол баг л янзлан би бол их зөрөгтэй шулуун шудархан би хундганы ард суудгүй гэж яддаг. Та хэлсэн үг эдсэн хоолндоо сав бол энэ хулгайчууд энэ элбэг дөрж гэж хин юм бэ? Хүзүүгүй хулгайч одоо тэгээд энэ сошиалд баг ингээд зааварчлага өгöd байгаа юм шүү. Өнөөдөр элбэг дөрж гэдэг эх орноосоо зүхтагаад алга болсон энэ эрүүгийн гэмт хэрэгтэн хулгайч заяа. Энэ шимтийн сайхан бэлгэд бас нэг хулгайч, том хулгайч. Энэ Монгол улсын тавгийн тойм буюу нэвтрүүлэг буюу хамгийн том нэвтрүүлэг улс төрчдийн ордог нэвтрүүлгийг хөсөлж явуулж Америкийн нэгдсэн улс тавьжаад ярьцлага өгж байгаа. Энэ асуудлууд төр бол иргэд бол маш дургүй байгаа. Нэлбэг төрчдөг хулгайчтай хариуцлага тооцохгүй юм уу? Одоо энэ сайхан бэлэг энэ сангжийн баяр цогтмогтыг одоо яагаад энэ 10 шат юу 3 шатны шүгээс 10 жилийн яд авсан ялтан өнөөдөр баатрын дөрөөр хуурж ирээд сөрөг хүч нь өөрөө ийм агсан намын гинсэгтэй байхаар яаж та нар сөрөг хүчин байж чадах вэ? Үнэхээр элбэг төрч гэдэг хүн өнөөдөр Монгол улс юу хийгүйсэн? Юу ч хийгээгүй шүү дээ. Зөвхөн ганц хийгүйсэн юм цаазын ялгүй болгох дэлхийн улс орнууд Монгол улсыг эсвэлсэн. Энийний хар гайгаар маш олон эрүүгийн хүнд гэмт хэрэгүүд, маш олон аллах гэмт хэрэгүүд ар араасаа хөлдрөөд явж байгаа. Өнөөдөр энэ сошиал элбэг дөрж байгаа мандж байна. Элбэг дөржийн ярьсан үг, элбэг дөржийн постлсон үгийг постлж байна. Энэ Монгол улс ирээд хардж шүү дээ. Энэ улсыг бол ингэж эргүүлэн татах хуулийг элбэг дөрж байгаа баг санаачсан юм биш үү? Шинжин Монгол улсын ерөнхийлөгч бас ингэж нөлөөлөх маягтай юм ярьж штэ. Монгол улсын ерөнхийлөгч таал ганцхан энэ хуулийг батлах ёстой мостой гэдэг. Хооронд нь ингэж хагарлаган ботлох хэрэг байна уу? Монгол ардын намын нөхдүүдийг хооронд нь хагарлаган ботлон алцуулж энэ гадны хорт могоонод өнөөдөр Монгол улсын засгийн газрыг Монгол улсын энэ улсын хурлын 2028 оны сонгуулиар ахуйчгаал дүр зэрэг штэ. Өөр ямар зураг байгаа? Өөр ямар зураг байхгүй штэ. Энэ шимтийн сайхан бэлэг гэдээ тулгаач тийм үү? Өнөөдөр халдсан ган болтноо одоо ямар юмнийхэн дарга болцсон юм. Учирлаа ямар эрдэнэс Монголын захид болцсон юм. Дааган бол халдсан ган болт гээд ийм хулгайчудаас салж чадахгүй байгаа энэ Монгол улсын энэ засгийн газар та нар ажиллаа хийгээч та нар. Бүтээн байгуулалтыг та нар зогсоочд юм байна. Жигэн бүтлгүй нь хулгайчлалгаа та нар ярихгүй мó. Ерөнхий сайд оюун эрдэнэ засгийн газар байх үед оюун эрдэнэ ярьдаг байсан энэ хулгайчлалыг. Одоо оюун эрдэнэс хойш бүгд хил гараад ирчихсэн одоо. Хизээ захиагийн элбэг дөрж морж гарч яд постлоод юм яриад байж чаддаг байсан. Хизээ энд Интерполын шугамд хайж байгаа гэмт хэрэгтэн чимдийн сайхан бэлэг хизээ ингэж телевиз ярьцлага өгөө суудаг байсан. Элбэг дөрж энэ парламентын шүмж хэрэгхгүй хүн. Элбэг дөрж байгаа бол. Өнөөдөр Монгол улс орн чи юу болоод байгаа юм бэ үнэхээр инээрээ. Энэ зүгээр сошиал эрсэнд элбэг дөрж байгаа болон энэ эбичүүд болон энэ нөө баач засгийн газар эрхийг авч штэ өөр яах юм. Засгийн газар ерөнхий сайд нь Монгол улсын иргэд бухимдаад байна, иргэд шүмжлээд байна. Энэ асуудлыг зэгсэлнэ гээд ингээд Улаанбаатар хотынхаа том төслийг аваад зогсоог айчсан, нийслэл хотынхаа төслийг зогсоог айчихсан. Эдгээр хулгайчууд нэг ар араасаа гаж даан бараад оромжлоо бэдэлцээд байгаа юм. Интерполын шугамар хайж байгаа гэмт хэрэгтэнгүүд нь ирээ цэргүүгээр аваачаад телевиз дуудж ирээд ярьцлага өгөө сууж байгааг энийг бид нар хараа сууж штэ. Энэ бол доромжлол штэ. Доромжлол үнэхээр. Ингээд доромжлуулаад ингээд гүлийтлээ ингээд хоосон гулсан дээрээ суух юм уу? Монгол улсын иргэдээ ахан дүүсээ та маш их бооборж байна учраас би бол ер нь зөрөгтэй, би бол ер нь буцалдаггүй. Та үнэхээр зөрөгтэй шудраг ерөнхий сайдын бол та энэ хулгайчлалыг одоо олж ирээч. Энэ Монгол улсаа дайж зүтагаад алга болчихсон. Та энэ хурдны замыг зогсоод юм та энэ оюутлогын гэрээгэд энэ Английн хатааны тэр луурчин компани зогсоолд ордож чаддаг юм бол зогсоогоод байгаа шүү дээ. Зогсоод өдөрт 10 тэрбум төгрөгийн алдагдлалтай аимшиг гэрээ үзгэлцсэн Монгол улсыг доромжилсан энэ
ирээд явантайгээд Английн хатаа хааны компаниг яаралтай зогсоолдоо. Үнэхээр та шудраг ёсны салхийг эсэргүүцэж байгаа бол нэг мөсийн эсэргүүлдэ ерөнхий сайдаа. Элбэг дөрж одоо энэ засгийн газарт энэ улсын хурлын гишүүд болон энэ төрийн өндөр албан тушаалтууд элбэг дөрж байгаа баг айлтгаатай байгаа биш юу? Юу гэнэ оюун эрдэнэ засгийн газрын ордон дэвжээд алуурчин Амгалан Баатар явж байгаа мовж гаж шиг юу хуцаад байгаа элбэг дөрж удгаач ой. Хин бэ та нар мосоо ой. Оюун эрдэнэ гэдэг хүнтэй дүүцэхгүй та нар заяа удгаачууд минь заяа. Хаан ч хүрэхгүй та нар заяа ар. Хогийн удгаачууд минь. Оюун эрдэнэ эх орондоо явах нүүртэй. Эх орондоо алхаад явах эх орондоо суух нүүртэй заяа. Та нар мосоо шиг улс орон дамжаад Америкийн нэгдсэн улсад орноо зутаагаад явах амархан хулчир хүн бол биш. Удгаачууд минь заяа. Араа дэндүү юм а нэрээ. Та сошиал гаргаад нэрээ. Бухимдаад бачимдаад ахын үнгэр нэрээ. Энэ чимдийн сайхан бидгийг одоо олж ирэх сайхан хууль төчний байгууллага маад алгуу. Ерөнхий сайдаа. Та ягаад энэ хоёрдохын талаар ярихгүй байгаа? Таны урдах ерөнхий сайд дандаж чи харин овоо яриад овоо гэрээ ханд яваад байсан. Та ягаад ярихгүй байгаа? Хоёрдохоо дөрөв хулгайчтэй. Хоёрдохоо гэрээ гэдэг энэ 100 дамжсан аимшигын том гэрээг үзгэлсэн улсууд чи одоо улс төрчийн ороход ожидоо зогсож байна. Энэ бүгдийг оруулах юм та нар. Одоо Монгол Ардын нам хоорондоо зодтолтоод байна. Нэг мэтлээ та нарын хажуу ашиг хонжоод энэ хорт могон гараад ирнэ. Энэ усаас бид нар хизээч ямар ч шудраг нэхэхгүй. Энэ шудрагаас ярих хүн нэгч байхгүй. Чимдийн сайхан билэгээ тулгаач өнөөдөр эх орноосоо дайжаад цутагаад алга болсон. Энэ төр бодын шугамд тавигдж байгаа. Гэвч Монгол улсын хамгийн том лавгийн том нэвтрүүлгийг авчираад ярьцлага хийж байгаа. Америкийн нэгдсэн улс гэдэг улс руу хэр оргийн аавын хүү ээжийн хотод яваад очих тийм улс орн биш. Асар өндөр өртөгтэй. Энэ бизнес асар өнтэй. Тэгэхээр лавгийн томын нэвтрүүлгийг авчираад тавилттай жүжиг тавилттай нэвтрүүлэг өгөөд Монголын ард түмэн засч байхад бид хараал сууж байгаа маань зэрэгдэд. Өнөөдөр яагаад энэ тал дуурахгүй байгаа? Шудраг ёсны ерөнхий сайдаа. Та Монгол улсын бүтээн байгуул том мега төслүүд тий зогсоож байна та. Жинхэнэ энэ хулгайчуудыг одоо нэг мөсөн шийдэлтэй хулгайчуудыг. Одоо яах вэ? Энэ Монгол улс тэмцдэг ард түмэн байхгүй болсон. Тэмцдэг дуу хоолой бодлого залуус нь дуу хоолой хөрөж чадхаа болчихсон. Үнэн шүү дээ. Ганц нэг тооны тэмцдэг улсууд байгаа. Бус нь бүгд худлаа удраад алга болсон байхгүй. Ураны гэрээ гэдэг аимшиг гэрээг үзүүлсэн. Энэ минийгээ цуцалтаа ерөнхий сайдаа. Та цуцлахгүй мó? Халзан мөрөгдөө уулыгээд маш олон иргэд нутгийн иргэдэнд хамгаалаад авах гэдэг. Та тэр талаа нэг ч хамд орохгүй юм та. Хамаагүй дуудын урдын замаа зогсоо. Зогсоо хамаа байхгүй заяа. Жигхэн том хулгайч нарыг одоо яллаадах. Жигхэн том хулгайч одоо хууль ширхийн байгууллагаар аваач. Энэ Монгол улсад төрийн өндөр албан тушаалтангууд асар том авилах хэл хахууд албан тушаалын уруулан ашигласан гэмт хэрэг үйлдэх юм бол Америкийн нэгдсэн улс руу дөрвөөд гараа явчих юм бол тэнд бол авралын ордон гэдээ ойлгоцсон байгаа шиг байна. Үгүй. Яагаад гэвэл хятад улс Америкийн нэгдсэн улсаас адилхтаа олж цааслаад байгаа. Яагаад адилхтаа олж олон зуун адилхтаг авчираад шалгаад ялын нөгөөд байгаа. Манад яагаад тийм хууль байж болохгүй гэж. Энэ муу одоо Монгол улсын иргэн Ухнагийн үргэлжлэхэд үг заадаг хинбэ юм уу? Захагийн хэлбэгдээ сулгаачаа. Чи өөрийгөө Монгол улсын иргэн Ухнагийн үргэлжлэхэд дүүцэх хүн биш чи заа холгаач минь ой. Хогийн хортмоогоо. Үнэхээр хогийн хортмоонууд их вэ штэ. Одоо энэ сошиал хөгжснөөс хойш аимшигтай трол аймуудад дилтсэн манайхаа. Энэ Монгол улсын ерөнхий сайд туснаас хоёр гэдэг хүний гэр бүлээ наралдаад үр хүүхдээ наруулжаад засгийн газрыг огцруулж ирсэн. Тэрний хоёрдугаар ангийнхан одоо туулын урдын замыг зогсоодоо. Ингээд араасаа зогсоод авах уу? Одоо метро төсөлд нь бас зогсох уу? Том төслүүд нь бүгд зогсох уу? Энэ улсад гарч ирээд ягсаад энэ улсад хоёрхан телевизтэй билж штэ. Ньюрос гэдэг байгаа. Нөгөөх нь рекорд юм нэгэд хоёрхан энэ олигархуудыг хэлбэлдээлийн сайжтай. Энэ хоёр гарч ирээд хэдэн нөхдөд гарч ирээд нөгөө элбэг дөржийн суугуулсан гарууд гарч ирээд элбэг дөржийн хамгийн ойрхны улсад гарч ирээд тэгээд тэмцэж ягсан гут нь засгийн газар нь уйлаад засгийн газрыг айлгаад дарамтлаад юу засгийн газар зам дэсэж харж байгаа тэр дутаа чирийг.
Энэ хурдны замаа бүр мөсөн зогсоохгүй засгийн гадаад чи ярих шүүгээ дарамцаад ажилласан мэт тэр юм уу? Дөрнөтөө хулгаач. Та нар жирийн гард гэдгийг үгийг сонсохгүй та нар заяа. Моосо олгорох моосо хогийн моосо жигэн төлбөртэй жагсаачны үгийг та нар сонсож байгаа новчлуудын үгийг тийм үү? Өнөөдөр хэн буруутай? Эцсийн жинхэнэ моосо хогийн шаарууд чинь наад энэ элбэг дөржийн троолууд байна. Амар сүржин дөржийн үгэлээ таа ч ер нь хэлжгээс би айхгүй зоригтой хүн. Та зоригтой байж болно. Зөв шийдвэр гарга. Зөв шийдвэр гарга. Одоо энэ хулгайч энэ балер нэр үнэхээр нэрээ өстө араачтай гэмээр Монгол улс хуушүүгийн ба дабл стандарт үйлчилж штэ үнэхээр нэрээ. Харамсалтай байна үнэхээр нэрээ. Өнөөдөр энэ муу чимдийн сайхан бэлгээд хулгайч. Добэн гэрээгээд Монголыг лөвөрчихсөн. Энэ улсуудын нэгэн дээр дааган болт өнөөдөр ямар юмныхын дарга болчихсон бас. Хулгайч нараа томилол байх юм уу? Чир сайдаа. Шудраг ёс гэж хаанч байхгүй болсон байна Монгол улсад ахын дүүсээ үнэхээр шудраг ёсыг одоо Монголын ард түмэн жагсаж тэмцэж бид энийг тогтооно. Өөр тогтоох ямар ч боломж байхгүй. Шудраг ёс гэж байхгүй болчихсон. Өнөөдөр захиагийн хэлбэгдээс гарч сошиал өнөөдөр байлдан дагуулж байна. Харж байгаад ямар олон зуун дагчтай хаягнаа тэр хүний хэлсэн үгийг постлж байна. Хин рүү чиглээд байгаа? Монгол улсын иргэнш рүү чиглэж байна. Иргэний сайд руу чиглэж байна. Тэгээ оюун эрдэнэ иргэн сайд асны юу гэнэ? Оюун эрдэнэ ордонд алхах юм бол одоо зоргийн алдарчин Амгаланбаатар алхаж байгаа гэж ботчих гээд. Ингээд шургуудад ингээд хооронд нь алцуулаад байна. Энэ Монгол ардын намын хагалт гэрээс сэтэрж штэ. Энэ асуудлууд алсан тосоолоо Монгол ардын намынхаа. Та нар ихөрж байгаа намын нөхдөө та нар тийм үстэй. Энэ ард түмний амьдралыг та нар шийдэж байгаа штэ. Ингээд та нар энэ мос хорт могоонуудын үгэнд ороод хагалдан бутралдаад ингээд алцаад байх юм чинь хэн бхэн очих юм. Элбэг дорж битгүүд хожино. Үнэхээр айдгүй, ширгэндгүй, бэмбэндгүй бол элбэг дорж сайхан бэлэг нар эх орондоо ирээч та нар ой. Монгол улсын иргэн юм бол эх орондоо хэрэгтэй. Америкийн нэгдсэн улс яаж хэний мөнгөөр амьдарч байна? Энэ ойдлогоо гэрээ гэдэг хийсэн 100-ны лөөрийн асар олон 100 сая долларын хэрэг байгаа шүү. Асар их авилгал авсан хулгайчид өнөөдөр тэнцээ өстө арзаа төлөж шаад хөвтөж байгаа. Энэ улсын зодооныг хараа ашгүйдээ энэ Монгол ардын намд хоорондоо алдчихээн. Нэг шоронд ийгээсэ, нэг хэлмэгдүүлээсэ. Нэг талхтан тултал нь доош нь ийгээсэ, хоорондоо алдцаасаа. Яг энэ үе шатн дээр нь альсан намын бид нар энэ асуудлыг дундуур бид ашиг хонжоо олох ёстой гэд ингээд бодоо сууж байгаа. Өөр захирал хэлбэгдэж өөр хэлэх юм байхгүй ч наа чи тийм сайн хүн биш. Нэр үнэхээр тийм сайн хүн биш. Хий юм бэ хогийн хулгайч. Эх орондоо ирж чадахгүй айж дуртайгаад байгаа энэ хогийн хулгайч. Чимдийн сайхан бидийг олж ирэх хөөшөөгийн байгууллага манай улс талгуу. Манай хөөшөөгийн байгууллага явуултаа олж ирэхтэй. Америкийн нэгдсэн улсын хууль зүйн сайттай одоо мэдээлэл явуулаад олж ирэхтэй. Байга газрын мэдчихс байга газрын мэдсээр байж энэ төр болон шугамар хайж байгааг тавиад ямар шаардлагатай. Байга газрын хийл биш үү? Та манай хууль эрхний байгууллагыг олохгүй байгаа хүнийг тавгийн том нэвтрүүлэг олчоод уулзаад нэвтрүүлэг хийгээд явж байгаа. Энийг нь сошиал хэдэн зуун мянгуулаа үзэж байгаа. Тэр хүний амнаас юу ярьж өгвөл Монгол улсын иргэн часан Женко баталгаас айгаад Монгол улсыг чаддаггүй. Намаа Женко шоронд ийх гэдэг нь хотлаа битгий хуцаа мо сайхан бэлэг юм аа. Урагч минь ой. Үнэхээр нэрээ одоо яавал Монголын ард түмэн бид нар сэрхий. Яавал зэнзүүн залуус маань эх орноо боддог болох юм. Энэ мосоо хулгайчид Монгол улсыг жигэн эх орноос оруулсан жигэн авилга албан тушаалын хэрэгтэй жигэн албан тушаалаа уруулан ашигласан хулгайчид ингээд гадаад гараад ингээд хуцаа сууж байгаа штэ. Одоо үхлээ нараа элбэг доржийн хүн хогнод орж ирээд шаадаг хэцтааваа гинэ. Нохон гөлөг. Элбэг дорж гэдэг хүн өнөөдөр Монгол улсын засгийн газар баг нөлөөлж штэ энэ харж хахад
Одоо бүгд Монгол улсын ерөнхий төслөлж байгаа маягтай. Ерөнхий төсчийг гаргасан улсыг эргүүлэн татах хууль зөө мөө. Ер нь энэ хулгайч нарын оргондог байр биш. Оюун эрдэнэ улсыг урд явж яана, Амгаланбаатар явж яана гэсэн үг мөг гэд улгаач жинхэнэ зоргийн эрг мэрэг гэж яриад байгаа улгаач чинь наад теста чи өөрөө шүү дээ балиар биш та. Захигийн хэлбэг дээр юу гэлээ? Хэлбүүдийн байгаль тойросоо хэлээ үсттэй. Зориг агсныг өнгөрөхөд хамгийн сүүлд харсан нэг л гिच байгаа гэдэг байгаа байхгүй юу? Хин бэ гэсэн чинь. Болгоно уу гэсэн үгүй гэж хин бэ гэсэн чинь. Тэр зориг өөрөө гэд ингэж оромжиж байгаа байхгүй наад чинь. Ийм заваа аим шиг бузар хэвчтэй байхгүй юм. Чи ийм бузрыг юунд нөмрөөд байгаа юм энэ бол авир мэд гэдэг бузар минь ой. Бас бузрын доотлын бузар үз. Энэ усод. Араа дэндүү юм аа нэрээ үнэхээр нэрээ өстой. Хэрэг алга нэрээ. Энэ Монголын ард түмэн нэрээ үнэхээр яавал бид нар сайхан амьдрах, яавал нийс Улаанбаатар гоё болох юм, яавал улс орн маань гоё болох юм. Бүх талд хулгай нуурлчихсан байх. Улс орн ч олигтой юм түүч байхгүй угаасаа. Хитгэн цогонд оны хулгайчид өнөөдөр би хэлж шүү дээ үний имийг хэлж байна. Өнөөдөр яагаад энэ шимдий сайхан билэг яагаад их орондоо ирж шалгуулахгүй байгаа? Яагаад зутаагаад байгаа? Интерполын шугамд хайж яана гэсэн Интерполын шугамд хайж байгаа хүний чинь байшид байгаа гадар нь илтгэв шүү дээ тэнд. Америкийн нэгдсэн улсын ямар хотод амьдарч байна гэд лавгийн төвийн нэвтрүүлгээд тавгаагаас сэтгүүлж явчихад ирсэн. Америкийн нэгдсэн улс явахад хэр оргийн хүмүүсийн виз гардаггүй. Лавгийн төвийн тавгаа хоцааны виз маш урдан очиж маш 1-2 цагийн ярьцлага хийгээл тэрийг нь энд ирэнгуут нь олон 100 мянган дагагчтай бэж агнаас нь шеэрлэгдэл ингэж байж байгаа штэ. Үнэхээр нэрэ дампуурцсан усаад бид нар амьдарч байна нэрэ үнэхээр. Дампуур хойшоо цааш нэ. Хараа дэндүү юм аа нэрэ үнэхээр нэрэ. Хоёудлогоо энэ муухай заван балиар лөөврийн гэрээг одоо тасан зогсоолоо ерөнхий сайдаа. Та ганцхан өдрийн дотор бодоол та алцогчдөг юм байна. Яг энэ шигээ та одоо ерөнхий сайд хүн энэ гадаадын хөрөнгө оруулалттай энэ Английн хатааны компани гэсэн биз дээ. Онтраголд гэл энэ лөөврчин компани ямар ч нөхцөл 2037 онд монголчууд ашигыг хүртнэ гэдэг засгийн газар чимээгүй дугаа суугаал байх юм та нар бөмбөлзөөд зээлийн үгээ буулгаа чи хаантаа гэж одоо адилхан юм шүү. Гүнээрээ өдөрт 10 тэрбум төгрөгийн зээлийн алдагдлыг хүлээж өгч байгаа штэ нэрээ. Пүү чорт. Ийм аимшигын гэрээ үзгэлсэн өнөөдөр ингээд сөрөг хүчнийг нь гинэсэх гэдэг ингээд ашигадлаа зогсох жишээ нэ. Оюутлогоо 100 жилээр хятад өгтөн өгөхгүй гэд тэмцэжсэн хүн өнөөдөр 2 жилийн хорихад аваад явчихсан. Зантаа үгийн их бол дахгүй. Би танихгүй. Тэгэд Монгол улсыг өдөрт 10 тэрбум төгрөгийн алдагт оруулсан зээлийн гэрээ үзгэлсэн энэ хулгайчид 3 шатны шүгээс 10 жилээс одоо бидний донд таймс сайхан амьдарч байгаа. Мундаг хүний дүрд гараад ирчихсэн. Зориг агсантай би өстө ах トゥ байсан гэд сайхан шааж идэх шүү харин. Сангжийн баяр цагт. Ийм улсууд бид ингээд итгээд энэ альсан намынхын толгой нэгчсэн баг энэд ойлгомжтой штэ. Дээр нь альсан намын хин өдөж захиг элбэгдэж удирдах байгаа штэ. Ойлгомжтой штэ дээрэс нь. Тодорхой штэ. Сэлэнгэ аймгийнхан одоо яасан дүрц уусаад идгээ. Улс их орноо тон дэмцэн хулгайчиг ингээд Сэлэнгэ аймгийнхаа альсан намын дараагаар нь томдоод ингээд байж жишээ нэ. Энэ Сэлэнгэд альсан намын дарга хийчихэр залуучууд байдгүй юм бах та. Жинхэнэ том хулгайчлалыг олж иж чадахгүй шүү дээ ерөнхий сайдаа. Та одоо тэг үүрэг талгаараа өгөл дөө та. Та ёстой энэ ойлгох гэдэг юм чинь эсэргүүцэл болохгүй ардамжиж засаад байгаа бид нар. Хэдэн зуугаа хэд онож ягсан. Та тэгэхээр шууд маргааш гэлэн болчих юм та хэлэх юм байна.
За ард түмэн жагсаад энэ оюутлогын энэ гэрээ гэдэг юмд асар алдагдaltaй гэрээ илт байгаа. Энэ онцрог бол ингэж болохгүй. Энэ нөхдүүдийн ажиллагаагаа алсан зогсоёод алцах гэж чадахгүй та. Харин өнөөдөр энэ сайн зэрэг улсыг хүрдэг биш овоо зөв хэлж зөв шүү дээ. Яста туулны хурдны зам аад шалга бүгдийн шалга тийм биз дээ. Тэр бүгдийн сайхан шалгах хэрэгтэй. Ухаан удаг одоо шалга. Ухаан удаг ордож гисэн тэгээд улсын их хурлаар авч хилцэхгүй байвчаад нэг юугаар ягаад авцсан гэдэг яриад байгаа байлаа. Тийм зэрлэг авах гэж байдгийм бол өөрчингод нэрээ. Жинхэнэ том лөөрчийн төрөлч томор үндэл томорж штэ нэрээ үнэхээр. Энэ бүгдийг шалгах төр ороо мороо бүгдийн байгуулалтаа жил иргэн сайдаа бүгдийн сайхан устасаа нь ялгаа сайхан шалгаад өг. Гин буруутай усууд бол ял иргэн аваад явна. Шүүхийн шатнаас ойлгомжтой. Аа нэрээ үнэхээр дэндүү юм аа нэрээ үнэхээр хэлэгч мууг олдохгүй шүү дээ үнэхээр нэрээ. Одоо энэ захиагийн хэлбэг дөржид өнөөдөр сургамж аваад ингээд байж байгаа ард түмэн сошиалоор ингээд төрийн өндөр албан шалтгаангууд нь баг хилээд байгаа биш үү? Та нэрээ. Би л эргэн өнөөгөө хувьд энэ навчнуудыг хэлээд дэмжихгүй. Энэ Монгол улсад гай болсон Монгол улсыг өдөрт 10 тэрбум төгрөгийн алдагдaltaй оруулсан гэрээ батсан энэ лөөрчийн хулгайчдыг өдөр дахин шүтээд ингээд байж чадахгүй. Facebook компани нэг мөсөн энэ бадарч гандамгийн хаягийг үгүй хийгээд өгөө та нар заяа. Ойлгож байна уу? 47,800 дагагчтай. Пэйж хаягнаас ингээд лайв хийхэд ингээд та нар масан новшнууд ингээд хүнийг дээрээс нь үзэл бодлоо илэрхийлэх үг бодлоо хэлэх одоо эрхэм түмний халдаад ингээд байж хахад дуугүй байж чадахгүй. Эсвэл энэ хаягаа нэг мөсөө авчих. Тэ. Яаж бодсон санаа харж байгаа үстэй. 47,000 дагагчтай пэйжээр лайв ихээр 100 хүний нүд гарахгүй ингээд спорт блоконтор сууж штэ. Өнөөдөр миний хувьд маш их үзэл бодлоо илэрхийлж байгаа. Маш их үнний төлөө явж байгаа. Ямар ч үрдэн байхгүй нэ. Хамгийн амар нь. Үний юм гэж ерөөсө алга түүч чадах. Новш. Одоо хүн хогнуудыг харахаар дургуурах нэрээ. Үнэхээр. Чи одоо хуушуугийн байгууллага одоо Монгол улсаас Интерполоор хайгдсан байгаа хүн зүгээр чөлөөтэй авчид зургатаар ярьцлага өгөө сууж идэг. Ийм л хуультай гэж харж байгаа ш. Гадаадынхаас ичгэртэй ш манай Монгол улсын хуушуугийн байгууллага. Интерполын шугамар хайж байгаа гэмт хэрэгт нь Интерполын шугамд авчаад тэр хүн зүгээр сайхан одоо Монгол улсын тавгийн таймуудын нэвтрүүлгийг авч хөлсөж авчиад ярьцлага өгөөд ингээд сууж ахлах чимээгүй л хараа сууж идэг. Энэ тэгээд Монгол улсын хуушуугийн байгууллага ялцсны нэг их тод жишээлтэй одоо өөр юхтэй. За ийм байна. Өөр хэлэх чиг алга.